Нийгмийн халамжийн сангийн мөнгийг улсын төсвөөс бүрдүүлдэг байсан. Гэтэл улсын төсөв хүндэрсэн учраас нийслэлд амьдарч байгаа иргэдийн халамжийн мөнгийг нь нийслэлийн төсвөөс гаргах үүрэг өгчээ. Эх онд ойролцоогоор 101.2 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон. Хэрэв нийслэлийн 1 сая 300 мянган хүн амын нийгмийн халамжийн асуудлыг улсын төсвөөс шийддгээр шийдсэн бол нийслэлд хийгдэх бүтээн байгуулалт нэмэгдэх байсныг засаг даргын орлогч онцоллоо. Улс өөрөө төлөөд явдаг байсан бол энэ их хэмжээний хөрөнгө сулраад бид Улаанбаатарт хөгжүүлэхэд энэ хөрөнгийг хийх боломжтой байлаа шүү дээ. Тэгсэн бол одоо хотын хөгжил, нийгмийн байдал, амьдрах орчин бол илүү хурдтайгаар илүү сайжрах байсан бол ойлгомжтой шүү дээ. Үүнээс гадна иргэдийн бухимдал шүүмжлэлийг дагуулдаг нэг асуудал нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд өгдөг сар бүрийн урамшуулал. Нийслэлийн иргэдийн төлөөлөгч 27 сая төгрөг, дүүргийн иргэдийн төлөөлөгч улиралд 4.5 сая төгрөгийн урамшуулал авдаг байсан. За 2016 оны төсвийн төлөвлөгөөнд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн энэ урамшууллыг суулгааг байна. Гэхдээ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж хотын төсвийг батлагдах явцад өөрчлөгдөх магадлалтай. За ямар ч тач эх 7 хоногт төсвийн төслийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барихаар болжээ.